нэг их ирсэн байхгүй. Тэр яг олны танил үнэлдэг хүмүүс өн мэдэн тэгээд гэсэн чинь жаргацсан. Тэгээд уйлан дуурал ирсэн гэсэн чинь хүүхэд нь 19 залуу найз охинтой болоод тэгээд нөгөө мэдрэлийн хэрэг нь хатангасдаг хүчнүүд байхгүй. За ALS гэдэг амиотрофик латерал склероз гэж хүчнүүд байхгүй. Тэр өвчин босцсон. За хүнд өвчин боссноо мэдээд за найз охиноос салцсан. За тэр нь юмсан байж таараад. За тэгээд салснасаа хойш 3-4 сарын дараа нөгөө жимсэн гэдгийг мэдээд. За тэгээ яг тэр хүүхдийн нэгсийг Москвад авч хатгалуулаад заяа. За тэгээд Швейцарт аваач жимжлэгээ хийлээ. Одоо бүр гайгүй баг. Тэгээс одоо 2 хийлгэсэн дахиад нэг хийлгэлээ идэх юм. Хүүхдийнхээ эксээр тэр аав нь төрж байгаа. Тэгээ хөрхийн амтан тэгэл залуу хүн тийм идгэршгүй хүнд өвчтэй гэдгээр мэдэнгүүдээ найз охиноос харилцаагаа баталсан байх нь шүү дээ. За нөгөө охиноо ботсон байж. Охиноо ботсон байх нь шүү дээ. Тэгс нөгөө охин жирэмсэн байж таарна шүү дээ. Тийм тохиолдол байна. Сэгч бүрг ойлон дуурал ингэсэн байна. Одоо ястаа Монгол ингэмээр тэгмээр юм. Энэ маш их бүтэлтэй л доо. Тэгвэл тэр гадаадын аюул олон улсаар явж хийгдсэн юм юу? Одоо энэ лаборатори нь тэгсээ хадгалах боломжтой болж эхэлж байна. Монголд боломжтой болж байгаа. Монголд. Одоо нөгөө сэллийн гэрэл маань хадгалж байгаа шүү дээ. Бид хадгалж бид гэсэн хараа болоогүй гэдэг жоохон юм хийгээд байна. За хөгжих ёстой шүү дээ. Шатах ёстой. Тэр энэ дээр чи найз нь нэр нь заяа. Банк. Банк гэж хэлдэг юм те. Тэр банкнд юм хадгалдаг гэдэг шиг. Энэ цаашдаа хараагүй би нөгөө банкны захирлах гэдэг байна шүү дээ. Тэр юм ажигтай. Өдөхгүй банкны захирал болно шүү дээ гэдсэн. Тэгэхээр одоо нэг хүүхдийн ихсийг хадгална гэж хэлээд шүү дээ. Ихс гэдэг чи одоо ингээд төрөөд ингээд хаягдчихж байгаа зүйл шүү дээ. Тэр одоо ямар хэрэгтэй вэ? Хаягдахгүйгээр ингээд хадгалагдана гэсэн үг. Тэр харин ер нь 74 төрлийн өвчнийг эмчлэх боломжтой байхгүй. Ихсэр хадгалуулснараа. За. Тэр 74 өвчин дотор ер нь зонхлох тохиолддог өвчнүүдээс нэрлэж гэвэл цусны эмгэгүүд байна. За. Эсвэл үдэлс аваад хадгалуулж ямар нэгэн байдлаар золбол тохиолдолд одоо жишээ нь 20 гарсан хойноос гэсэн цусны эмгэгтэй хүмүүс онцлогдож штэ. Цусны эмгэгүүд байж болно. Нөгөө нэгдүгээр үедээ буюу ээж аав ах トゥ нартай болохоор 70% таарна. Тэнгүүтээ 70%-ийнхаа таардаг усуудтай болохоор бүх төрлийн имчилгээ хийж болж байна. Болохгүй тэгэл үеийн хүчинд нь тарьж болж байна. Одоо за тэгэл дээрээс нь судсаар нь сүрлээд судсаар нь тарьж болж байна. Юм яаж битгүү нөгөө нэг ихсээ хадгалсан хүүхэд чи аутизмтэй болох юм лөө. Аутизмын имчилгээнд ашиглаж болж байна. Тэгэд өөртөөс гадна эргэн тойронд байгаа хүмүүсийн хүчнийг бас имжлэх боломжтой. За одоо жишээ нь миний хүүхэд тий би одоо ингээд хүүхэдтэй болоо миний эхнэр төрлөө шүү дээ. Тэнгууд нь ихсийг ингээд танаа банкад хадгалав. Тэгвэл манай ээжид имжлэхээ их боломжтой. Өнөөдөр манай охин дөө бүжигчин дөө маань бас хөлдөө бас гинсэн учраас үйлсийн бас имжлэхэнд ороход амблаар хийж байгаа. Сэвтэрийн өрөөнд дотроос имжлэг хийж байна. За одоо энд ямар процесс болж байна вэ? За. Одоо ястаж өгөөс харуулж байна. За. Одоо энэ яг чөмгөн дотроос авч явах нь тий. Ясны хэм байхгүй. Тэрний юу гэсэн үг вэ? Одоо чөмөг гэсэн үг л дээ. За. Бид нар чөмөг гэхээр нөгөө юу яагаад гэдэг нь штэ. Өөхтэй хэсэг, өөх тостой хэсгийг чөмөг гэж яриад. Өөх тосгүй тэр нэвтрэлсэн хэсгийг ясны хэм гэж ярьдаг штэ. Тэгвэл яг ясны хэмэнд нь бидний амьдралын энэ үйл ажиллагааг зохицуулж идэг үйлдэлсүүд байлж байгаа байхгүй. Одоо тус төлжилтийг явуулж идэг, дархлааны эсүүдийг үүсгэж идэг тийм үйлдэлсүүд ясны хэмэнд дотор. Одоо яг энэ ясны дотроос юмуд явж байгаа гэсэн үг байна тийм. Яа жижиг яснаас ахгүй том яснаас ясны хэмээ авч ирвэл юу ячт. Давхар түгэлсэн шүү дээ. Давхар цус мус авах магадлалтай учраас том яснаас хэмээ авах байхгүй. Цус одоо өвчнөө. Одоо тийм жоохон яг тэр үйл явц дээр нь жоохон мэдрэг. Яг сорол явц дээр жоохон юм мэдэрч байгаа. Тэгээд бусдаа бол зүгээр. Тийм байна. Нөөсөө ясны хэмээ авчлаа гэсэн. Одоо энэ дотроос үүдэлсээ ялгана. За. Тэгээд дараа нь итгэвчүүлнэ.
Ямрайд хараад хаглааны залттай байна гэд өшөө удаан ингээд байх юм бол одоо би чинь одоо бүжгийн багш мэрэгчлээ байгаа. Гэхдээ одоо та одоо ажиллаа хийх боломжгүй болох боломжтой учраас аль болох эрт ороорой гэсэн. Тэгээд өдөрийнхөө дурангийн хаалганд Чи дурангийн мониторыг дэлгэцийг харсан уу? харсан. Юу вэ? Тэр чинь баг кино шиг юм бол тийм хэлсэн шүү дээ. Үүдлэс гэж юу? Үүдлэс гэж чинь зүгээр нөхөн төлчих чадвартай л байсан. Тэгээд тэр нөхөн төлждөг чадварыг ашиглаад бидэд ингээд хэсэг газрын имчилгээ байдлаар хэрэглээд байгаа байхгүй. Одоо өвдгөрөө ихэд одоо нэг шин төлждөг хэсэг зүгөө тий ургадаг гэх юм уу? Би хар ухаанаар тэгж ойлгож байгаа зүгөө. Тийм. Ургадаг гэсэн байхгүй юу? За. Нэгдүгээрт урган төлжин, ургах төлжгтэй өөрөө ургаад авахгүй. За. Тухайн орчноо мэдрээд мөгөөс хэрэгтэй юм байна, энд шүрмс хэрэгтэй юм байна, цагтай холбоос хэрэгтэй байна гэж мэдрээд тэрийг нь ургуулдаг байхгүй. Юу ч ургаж болж чинь тий. Юу ч ургаж болж чинь. Шаардлагатай юм ургаж. Шаардлагатай юм ургаж чинь. Одоо сүүлийн үед өөхний үүдлэс чинь мэдрэлийн ширхгийг ургуулд юм байна. Мэдрэлийн системд сайн юм байна. Энэ зүнэгрөөд байгаа Альцгеймертэй болоод байгаа тархитлагын мартдаг болоод байгаа хүмүүс. Өөхний үүдлэс чинь зүгээр юм байна гэсэн судалгаа хүртэл байдаг байхгүй. Дэлхий дээр жилд 10,000 гаруй яг үүдлэс дээр зөвхөн үүдлэс дээр хийсэн пепер бичигддэг байхгүй. Эдгээрийн ажил артиклууд бичигддэг. Тэгэнгүүт яг аль нь сайн, аль нь муу юм мэдэхгүй байхгүй. Тэгэл ингээд маргаантай ажим шиг, сайн юм шиг, мууч биш ингээд Ажиллаад судлаад, тийм судлаа, лавшруулаад тэгээд батлагдангууд нотоо батлагдлаа гэл ингээд яваад байдаг. Нэг судлагдал яваад. Сайн нэгдүгээр эмнэлгийн нэг чинь үүдлээс бол хавдар үсгэн гэл. Энэ бичлэг яваад байна л да. Үүдлээс хавдар үсэх магадлалтай. Гэхдээ үр хөврөлийн үүдлээс буюу embryonic stem cell, fetal stem cell гэдэг чинь хавдар үсэх магадлалтай. Хавдрын өөрийнх нь механизм болохоор яг нөгөө одоо бид нар болохоор генийн мутац гэж ойлгож байгаа. Хүмүүст хамгийн аймаг хавдрын өөрөө генийн мутац юм аа. Ген тэр генийх нь дараалалд нь алдаа гарснаас болоод хуваагдах явцад нь алдаа гарснаас болоод эмх замбрааг хуваагдчихдаг юм аа. Тэр үл хавдаг. Ямар ч алдаа байхгүй үүдлэсийг чинь би ялгаж аваад өөрт чинь тарьчих байгаа байхгүй. Яг өөрөөс нь аваад. Ямар ч гений дараалалд нь алдаа гараагүй байгаа. Ямар ч онкоген хавдрын шинж тэмдэг байхгүй байсыг тарьж байгаа учраас хавдар үсэхгүй. Уучлаарай та буруу ярьж хэлмээрс нагдсан тэр үндэл. Хэрэг хавдар болт үсвэл би одоо энэ үнэлгээ дээр 1000 гаруй өнд үдсэн юм шиг хийжээ байл та. Ядаж нэг ч юм уу. За 10 ч юм уу. За бай ихэд нэг ч юм хавдар болт их нь яасан. Бидний хавдар. Шүмсний хавдар ч юм уу те. Тийм байхгүй л те буруу яриад буруу ойлголцлууд байгаа юм. Нөгөө дөрвж ясаа олон судалгаанаас болдог байна л та. Гайгүй. Энэ хаалга ээлгээгүй хөлмөн зүгээр нэг 100 хатгах жоохон жирсэн чинь. Энэ болохоор хаалга ээлгсэн хөлмөн одоохондоо нэг хаван амтайгаа учраас жоохон мэдрэг байна. За одоо ингэ буучих уу? Болох уу тий? За. Би чинь 100 өвдгөнд хаалга ээлгэлсэн. Тэгэхээр ингээд миний 2 өвдгөн дээр тариад хариулахаас баруун өвдгийн манаас илүү одоо урьдчилан сэргэлээд өгч юм гэсэн үг юм байна тий. Жилийн өмнө баруун өвдгийн өвдөд илээ гэдэг хэлсэн. Тэрэнд чинь бас хөдөлгөжүүлэх кэрлэх хэмжлэг болж байгаа. Зөв. Тэр бид нар ингэдэг. Уучлаарай. Бид нар ингэдэг ихгүй. Нэг тэртээ тэргүй чамд ингээл юм задлаа л тий. Юм ингээл хийж байгаа юм чинь 2 өвдгөнд 2 хэмждэг ихгүй. Харин тийм. Нэг өвдгөнд тэд 2 өвдгөнд тэдг юм байх. Тэгэл тэртээ тэргүй ингээл юм зарцуулж байгаа юм чинь 2 өвдгөнд нэгэд өгчих. 2 өвдгөнд нэгэд өгчих. Харин тийм. Тэр нь айгүй давуу талтай санагдаад байна. Ганцхан өвдгөө ингээд ядаа энийг өвдгөө яана гэж бодоод байхгүйгээр хоёр бас нөгөө өвдөг маань ингээд бас нөхөн төлжилж явагдаад одоо өмнөх бас гэмтэл маань ч гэсэн нөлөөлөх байх гэж бодоод байгаа байхгүй юу? Тийм. Одоо энэ үүдлэсийн эмчилгээний дараа манай эмнэлэг болохоор Оксфордын их сургуулиас гаргасан эмчилгээний дараах өдөртөмж, эмчилгээний өдөртөмж хоёрыг баримталтай бид нэр. Тэр өдөртөмжээр яадаг вэ гэхээр 8-аас 12-7 хоногийн дараа
чи давтан 2-3 имчилгээ 2-3 удаа имчилгээ хийх ёстой. Нэгдүгээр дөрөв. Хоёрдугаарт чи 14 хоногийн зайтай 2 удаа PRP хийлгэн гэсэн шүү дээ. PRP хийлгэн. 3-дугаарт чи яг энэ 14 хоногийн зайтай PRP хийлгэхдээ энтэйгээ уялдуулаад гам дэглэн барина. За чи ихний тэр Оксфордын өдөртөмжөөр бол чи өнөөдөр үйлчлэлээ тариулчлаа тийм. Энэ 14 хоногийн хугацаанд чи 100 м-ээс хол газар явахгүй. 3 давхраас өндөр дээшээгээ шатаар явган гарахгүй. Энэ 100 м нь болохоор нэг удаагийн алхалтаар шүү зэ. Өдрийн туршил 100 м явна шүү дээ. Ус хүн явж л тагаа яаж гэртээс ус хүн явна. Нэг удаагийн алхалтаар чи 100 м хол газар гинт ачаал өгөхгүй гэсэн үг байна шүү дээ. Чиний үүдэлс чинь өдгөний өндөр чи амьдараа байгаа учраас чи энийг хайрлах хэрэгтэй байхгүй. Би 8-аас 12 хоног амьд байж яхнаас чи энэ дотор миний үүдэлс ажиллаа хийгээ байж байгаа яг бодоол хайрлах юм. Даарч хөрөхгүй. 3 давхраас өндөр шатаар гарахгүй. 3 паундаас хүнд юм өрөхгүй. Гэхдээ яг 3 паундс нь хил 500 600 хацаа шүү дээ. Би тэрийг монголчлоод 3 кг гэдэг байгаа. 3 хилээс хүнд юм өрөхгүй. Тэгээд чи 2 дахь имчилгээ буюу PRP-н дээрээ ирнэ. 14 хоногийн дараа. За. 2 дахь PRP болохоор дахиад 14 хоногийн дараа. Ингээд нийтдээ 3 тариулах нь шүү дээ. Энэ 14 хоногийн хугацаанд чи гам тэглэг чи яах өөрчлөлт. Чи энэ хооронд спиннингийн дугуй унж болно. Гэс тундаг дугуй байдаг шүү дээ. Дугуй унж болно. Дасгал хөдөлгөөн хийж болно. Гэхдээ биеийн дээрээ ачаал өгөхгүйгээр тийм дасгалтай хэрэгтэй. Өвдгөнийхөө үеинд ачаал өгөхгүй. Тэгээ энэ хооронд чи 5 давхар шатаар гар болно. 500 м нэг удаагийн алхалтаар алхаж болно. Тэгээд 5 кг-аас хүнд юм өргөж болохгүй. Ийм гам дэглэн барай шүү дээ. Чи 14 хоногийн мөчлөгтэйгээр 3 тариулах нь байна. Тэгээд иймэрхүү 2 гам дэглэн байх юм шүү дээ. За ер нь За энэ хугацаанд энэ 28 хоногийн хугацаанд чи 7 хоногт 2 удаа 5-аас 7 удаа шокгүй имчилгээнд ор. Тэгвэл шокгүй имчилгээ энэ үүдэлсийн имчилгээний өдөрдмжинд орсон байдаг байхгүй. Шокгүй имчилгээ хавсарч ийх юм бол 56% үйлчлэгээ маань үүдлэс маань илүү сайжрах юм байна шүү дээ. Дэмжиж өгнө юм тий. Тэгээ дэмжиж өгнө шүү дээ. Тэгээд ийм шүү заяа. Тэгээд нэг имчилгээ үүдлэс хийлгээр гарахгүйгээр чи бүхэл бүтэн сарын турш имчилгээ хийх юм шүү дээ. Энэ хоног 2 дахь 3 дахь имчилгээ PRP имчилгээнүүд тэгээд дээрэс нь шокгүй имчилгээний үнийхээ багцад орсон байхгүй. Зөв. Чиний төлсөн үнээр чинь бүгдээрээ ингээ орсон учраас ямар нэгэн стресс санаа зовхон байхгүйгээр ирээл имчилгээгээ хийлгүүлээд яваад байх юм тий. Одоо чамаа гарахт чинь өдөрний үений чиний хийх дасгал хөдөлгөөнүүд миний саяны өгсөн өдөрдмжүүдийг дээрэс нь чиний нөгөө PRP хийлгэх, шокгүй имчилгээ хийлгэх, физик имчилгээнд орох цагийг чинь онсоор сайхан згсаад авчих. За. Тэгэл чи тэрийг хаалаа. Маргааш имчилгээтэй. Нэг өдөр имчилгээтэй гэж ингээл ирээл имчилгээнд ороод тахна шүү дээ. Тийм ямар юм бэ шүү дээ. PRP-гийн нийтдээ 3 удаагийн тавилга хийсэн. Тэр нь PRP-гийн 2 дахь тавилга, 3 дахь тавилгын өдөр цаг үеийн бичсэн байгаа. Тэгээ физик имчилгээнд энэ нүдүүд ирнэ гэсэн үг. За ойлголоо. Арчлалаас хасаараа үүдэлсийн дараах зөвлөмжүүд байгаа. Ер нь 1 сарын хугацаанд барих зөвлөмжүүд, цаашдаа барих зөвлөмжүүд гэсэн үг. Нэг 7 хоногт юу идэж явах юм, ямар дасгал хөдөлгөөн хийн, ямар дасгал хөдөлгөөн хийж болохгүй, ямар гам барихуудыг бичсэн байгаа. Тэгээд хоолтын зөвлөмж идэж болохгүй хүнс бусад чухал зөвлөгөөг оруулж гэсэн үг. За баярлалаа. Тэгээ өнөөдрөөс хойш 10 хоногийн дараагаас энэ өвдөгний дасгал байгаа. Ер нь өвдөгний үйл ажиллагааг сайжруулах хөдөлгөөнтэй дасгал гэсэн үг байна. Одоо ингэдэг 2-3 хэлгэрээ гэдгсэн шүү дээ. 2-3 хэлгэснийхээ дараа чи дахиад нэмраа хэлгээд үзээрэй зэ. Тэгэх юм бол эрс өөрчлөлтөд орчин нөхөд төвчлээ явагдсан. Хамаа өөртөө ч мэдээлэл. Нэг юм анхаарал болохгүй шүү. Ингэдэг. Хүмүүс ингээл өргөс авч байгаа биш эдгэрэлтийг хүсдэг баг. Тийм эдгэрэлтийг үзүүлэх гэх юм бол ямар нэгэн эффект химийн бодис ч юм уу ямар нэгэн өөр юм холж иж дэгдэг байхгүй. Гармонтой ч юм уу өөр юмтай холчих юм бол чи
Араас үгүй юу ч өвдөхгүй болчихно. Тэгтээ тэгдэггүй. Тэгэх юм бол нөгөө дараа нь гарах үр дагавар нь илүү чамд хөнөөлттэй байхгүй. Тэгэхээр юу ч болохгүйгээр л тарина. Үдэлсий чинь ангаар нь тарих юм шүү дээ. Пиар битэй холиол тарих юм шүү дээ. Тэгэнгүүт чи 2 хоног жоохон өндөрлөн. Тэгээ аажмаар өдөр хоногоор өвдөлт чинь багасч жаад 28 дахь хоног дээрээ өвдөлт чинь бүр айтайхан сайхан болчихно. 3 сарын дараа бүр сайхан болно. Тийм шүү заяа. Нэг дор имжилж байгаа. Тэр нөхөн дөлжүүлнэ гэдсэн шүү дээ. Ургахын тулд хугацаа хэрэгтэй шүү дээ. Биологийн нөхөн дөлжилт явуулах гэдэг шүү дээ. Тэгтээ үүдлийн давуу тал одоо энэ л дээ. Тий, хүчээр биологийн нөхөн дөлжилтийг явуулах гэдэг шүү дээ. Хэдэн жилдээ таны эмнэлж одоо ажиллаж байна. Манайх ч ер нь бол эмнэлэг бол 5 дахь жилтэй. За. Бид нар яг үйлдэлсэн имчилгээ хийгээд одоо 8 дахь жил болж байна. Эмнэлэг бол 6 дахь жилтэй юм байна. За. Энэ имчилгээ хийгээд 8 дахь жил болж байна. За. Бид ч анх тод ганнам гэдэг эмнэлэг байсан шүү. За одоо ээсээ болчих. Тэр эмнэлэг дээр очиж Монголын анхны үйлдэлсэн имчилгээ хийсэн шүү дээ. 2018 оны 9 сарын сүүлдээ. Тэгээд энэ салбарт бас одоо ингээд за чи дэвшилцтэй зүйлсүүдийг хэлж чинь тий. Одоо X гэдэг ингээд аюул олон өвчнүүдийг эдгэж чадах байлж. Бэрхшээл гэж байгаа зүйл гарч байна. Одоо энэ сая эрсдэлч юм уу? Хүмүүс одоо за би үүдэлсийг сонголоо гэж сонгож байна шүү дээ. Ямар би бол одоо дүү ээжээрээ амсцсан тий. Тэгээд дүүгээ амсцуулчихсан тэгэл аваад ирж штэ тий. Тэгээд хүмүүс чинь ингээд үүдэлс гэдэг зүйл ингээд найдаад ингээд ирж байгаа шүү дээ. Гэтэл энэ салбарт эрсдэлтэй ч юм уу эсвэл анхаарах зүйл гэв чи юу? Яг сүүлийн үед хүмүүс реклам цуцлага яваад хүмүүс үүдэлсийг сайн мэддэг болж байна л да. Энэ авууштай гэсэн бас болгоомжтой хандах нэг эрүүл мэндийн байгууллага болгоомжтой байгаарэ гэдэг засаг юм аяг болж. Янз бүрийн фейк юмнууд аяг болж ирж болсон болоо сайхан эмнэлгүүдэд үүдэлсийн тариаг яг юу нь мэддэггүй. За эмнэлгийнх нь ямар ч вебсайт байхгүй, үйлдвэрлэгчийн нэр нь байлаа гэдэг интернетээр хараад үзвэл ямар ч тийм компани вебсайт байхгүй, хаана хийсэн мэддэггүй, юугаар хийсэн мэддэггүй. Одоо үүдэлс гэдэг чинь зөвхөн access ч юм уу, ясны хэмээс авдаг юм биш шүү дээ. Зөвхөнөөс авч ясны X дотроо хүйн цуснаас, X-ээс хүйн цуснаас, хүйнээс, X-ээс, ургийн айснаас, ургийн уснаас хүний шүднээс хүртэл авч шүү. Хүний шүдгсээс нэр юу яасан шүү дээ. Ахтараа агуулдаг шүү дээ. Хөндлөн урлаа. Одоо нэг бид нар юм мэдгээ ахын мэдгээ, хатуу юм мэдгээ болоод тэгсэн даа дэрүүн жижигрээ. За. Тэгэнгүүт нэг 32 шүч амдаа багтгаад агуулдаг болсон шүү дээ. За. Тэгээ агуулангууд тэнд маш их хэмжээний үүдэл байж шүтэн. За. Тэрийг аваад ус хөрлөөд лабораторид ургуулад тэгээд үүдэлсэн имчилгээ хийх боломжтой шүү дээ. Үүдэлс гадаад орчинд амьдараа байх боломжгүй байхгүй. За. Оронгийнх биш бол хүний яг амьд үүдэлс боломжгүй. Тэгэнгүүт эрдэмтэд экзосом гэдэг юм гаргаж авсан байхгүй. За. Экзосом нь болохоор үүдэлсийн өндөг нөхгүй. За. Одоо нөхөн төлжилт явуулахын тулд гаргадаг дахиад өндөг гэдэг чинь үүдэлсийн өндөг нөхгүй. Үүдэлстэй тэгтээ адилхан үйлчлэгтэй ойролцоо юм бол. За. Үүдэлсийг одоо их хэмжээгээр авах боломжтой. Тэгээд дээрээс нь хүнд чамаагүй таардаг. Тийм байхгүй. Тэгээд экзосон байдлаар ингээд гаргаад байгаа. Энэ экзосон чинь зөвхөн хуурай хэлбэрт байх боломжтой байна. Үүдэлсийн тариа гэх юм шингэн тариа нэг тасалгааны температур ямар ч хамаагүй температур байж идэг юм чинь тарианууд гал хүмүүс тавилж идэг л гэж явж идэг. Иймэрхүү юм хотлын зөндөө байна. Хүний цуснаас үүдэлсийн аав буцаагаад цусруу тарьж юм. За яагаад ингээд буцаагаад логик хорхоо тийм байгаа шүү дээ. Тарих байсан бол авч яах юм. Бас тийм тий. Яг нэг гэрэл мэрлэр шараад байгаа. Юу туурдаг юм яа тийм гэрэл мэрлэр шараад тэргээ гоё тайлбарлаад би одоо ингээд үүдэлсэж аваад одоо ингээд төвчүүлж би тэр үүдэлс 2-3 янзаараа төвчүүлдэг гэсэн чинь 2-3 шат дамжлагтай. Яг тэр шиг ингээд гэрэл мэрлээ шарж мараад ингэж ингээд төвчүүлж шүү гэж мэгэл итгэл юм байлээ л дээ. Тусанд бол үүдэлс байхгүй. Тусанд бол цусны үүдэлсүүд байгаа. Тэгэл энэ нь хурамч холих юмнууд л
байгаа. Тэгээд энэ хүмүүс болгоомжтой хандаарай. Тэгээд ч болохгүй үүдэлсгэж бодоод идэг гэж итгүүлээд биш байгаа. Тэгэнгүүт үр дүн гарахгүй болохоор биш юм байна гэж бас хүн бас бодож болно шүү дээ. Жодлаа юм байна гэж бодож болно шүү дээ. Үүдэлж жодлаа юм байна шүү дээ. Надад лав хийлгэж үтсэн шүү дээ. Надад лав нөлөөлөөгүй өнтергээ. Гэдэг ч юм уу тиймэрхүү яриан гарна. Тэгэхээр тэр нь юу яаж мэдэх вэ? Хүн орхоод ч юм уу ногоон цайны ч юм уу үүдэлс нүрэндээ тариулчаад тэгээ надад дүүггүй шүү дээ ингээ яриад байсан байхгүй. Судлаатай байна. Юу үүдэлсэн яадаг үүдэлсэн тоон хэмжээний ам бэ? Энээс хаанаас гарч авсан үйлдвэрлэгч юм бэ? Тэр цаана үйлдвэрлэгч юм битээ юм байхгүй юм уу? Ядаж айсотой боч гэдэг юм. Ер нь яг хүнтэй хандах хэрэгтэй шүү. Тийм эрсдэл бас байгаа. Хүмүүс чи яхаар бодож чи манай эдсийн бэлэн дээр өтгөндөө гэдэг. Өөртөө янзын цаг явж байгаа ч би үүдэлстэй гоё юм байна гэж бодсон яваад байна шүү дээ. Гэхдээ хурм ихсэн өнөр бас очих эрсдэл байна. Тий, хурж байгаа хүмүүс юм байна. За. Туснаас нь үүдэлсийг ялгаж аваад тусрын тарьсан гэсэн шүү дээ. За тийм. Үе мөчрүүн тарьдаг, өдгөрүүн тарьдаг ч юм уу. Тийм хүмүүс бас байна. За. Одоо бид нар PRP гэж ярьдаг байхгүй юу? За. Platelet rich plasma буюу ялцсаар баялагсан гэсэн үг байхгүй юу? За. Тэрний яадаг бид нар гараа эсгдэг шүү дээ. За. Нүжирдэг шүү дээ. Тэгээд тэр нүжрүүлдэг хэсийг platelet гэж нэрлэдэг байхгүй юу? Platelet гэж нэрлэдэг байхгүй юу? За. Тэр platelet нь болохоор нүжрөөд нүжин хатаа 5 болоод 5 ононгод идэгддэг. Тэгээд байдаг шүү дээ. Тэр нэг эдгээдэг механизм байгаа. Механизм нэг энэ хүчин зүйл байна. Тэр хүчин зүйл нь platelet гэхгүй. За. Тэр platelet-ийг нь ялгаж аваад тэгээ уйруу тарьдаг байхгүй. Тэгсэн чинь одоо бас л бизнес. За. Platelet-ийн тусгай технологи. Platelet ч өөрөө одоо чиний туснаас ч аваад өдгөрүүч ч юм уу, үеч ч юм уу, нүүрч ч юм уу тарингууд platelet өөрөө оронгууд өөрөөсөө нөхөн төлчтэй факторуудыг ялгуулад арьсыг ч юм уу шинжил залуужуулж эсвэл мөгөөсөй ч юм уу ингэж ургуулж өгнө шүү дээ. Ургуулах тухай. Ер нь бол түрүү хэлсэн. Түрүү platelet бол ерөнхийдөө бордоо юм аа. Үүдэлс нь өөр байхгүй. Хамтд нь хэрэглээд бүр сайн. Тэгэхээр би түрүү хэлсэн шүү дээ нөгөө үүдэлсийн дараа бид PRP имчилгээг тавтан хийж өгдөг, тавтамжтайгаар хийж өгдөг. Бордоог нэгээд байгаа. Үрийн тавьчих. Дараа нь манай дүү 2 удаа ирээрэй гэж. Тийм 2 удаа platelet хийлгэрээ гэдэг. Бордоог нь хийж өгöd байгаа байхгүй. Тэгэнгүүт нөгөө platelet-ийн маань шууд тарихын оронд хэдэн төгрөг нэмэнгүүдээ platelet эсийг нь задлаад задлах нь шүү дээ. Задлангууд дотроос нөгөө өндөг тэр нөгөө үүдэлсийн өндөг систем шиг өндөг шиг нөгөө нөхөн төлчтэй факторуудын нүд нь гараад факторуудын дангаар нь хийгээд тэгээ энэ нийлээ шүү дээ. Нөгөөтгөөс хэдэх илүү үр дүнтэй гэж ингээл ярьж байгаа судалж байна. Зөндөөл юм байна. Нэг бизнес учраас яг хит их эрүүл мэндийн салбарыг бизнес руу оруулах хэрэгтэй. Хит их ингээд мөнгөний хойноос үзэлтэй. Бодлоо хүний яриад ингээл улаахгүй ингээд бас болохгүй. Бизнесийн дотор нэг нэттэй шүү дээ. Тэр аюу хэмжээлж бас яддаг шүү. Чинь яг өвдөж байгаа, зовж байгаа юмыг мөнгө болгож хардаг. Тэрийг хурм ахилдаг тий. Яс зүтэл